Hey, за юу яцхан үзэгчтэй. Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаа да. Маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ 7 хоног болгон уламжлал болгон хүрдэг Монголын хипхопын базаа мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юмрээд явах шууд бичлэгтээ орцгоё. Захны сэдв бол рэпер гинжинтэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой ойрын үеийн сонин сайхан гэх юм бол 100-ны 6 тоглолтоос хойш тэрээр 4 клиптэй дуу цацсан байгаа. За үүний дотор бол гадаадын рэперүүдтэй хамтарсан 2 хамтрал байсан. Үүний дотор бол Америкийн нэгдсэн улсын рэпер Mesa болон Туркийн рэпер Kontkar байсан байгаа. За мөн өөрийнхөө Double Boys хэмээх entertainment-аар дамжуулан хамгийн анхныхоос уран бүтээлийг цацсан. За гих мэдээчлэн рэпер Гинжингийн хувьд болвол амралт гэдэг зүйл ерөөсөө байхгүй, байнгын ажилласаар л байгаа. За харин саяхны мэдээллээр рэпер Гинжингийн хувьд Японы хамгийн алдартай рэперүүдийн нэг Miyachi-тай хамтдаа уран бүтээлийг хийж гаргацсан. За Японы рэпер Miyachi-гийн хувьд бол 2016-17 оноос ахуулж уран бүтээлийг хийгээд 2018 онд яг нийгэмдэр бол танигдж эхэлсэн. Мань үний хувьд бол 93 он төрсэн. Тэгээд одоо 33 настай. За яг л эд үе дээр явж байгаа рэпертэй. За цаа хоёрын чинь дууны клип бол их л сүртэй харагдсан да. За хэдүүлээ дараах бичлэгүүдийг үзцгээе. Яг рэпер Гинжингээс өөрөөс нь авсан дүрснүүд байгаа. Anything I'm with, I keep it on school. Classic like it's still hated by men, loved by men, respected by men. За дууны клип бол нэг иймэрхүү одоо бол мэдээж яг эдитийнхаа шатанда явж байгаа байх. За магадгүй клип нь бүр дууссан ч байж магадгүй. Японы алдарт рэпер Miyachi болон Ginjin-ийн хамтрал бол 9 сарын дундуур цацагдах магадлалтай байгаа. За тэгээд ямар ч тач рэпер Miyachi болон рэпер Ginjin-тэй холбоотой дээрх мэдээллүүд энэ 7 хоногт анхаарлыг татлаа. MLB-д Newsak нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдв бол рэпер Цэцэтэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллүүд гэх юм бол цаачин саяхан төгрөг доллар евро хэмээх альбом цацсан байгаа. За цомгийн хувьд бол 8 дуутай. За энэ 8 дуунаас ердөө ганцхан дуу нь өмнө цацагдсан байсан. За энэ дуу нь бол Ванкушийн яадаг билээ хэмээх дуу байсан. За энэ цомог дээр бол соло гэхээсээ илүү хамтралууд маш олон байсан. Тухайлх юм бол Mrs. M, Bilgum, Baji, Chili, MC Beats хэмээх залуучуудтай хамтарсан байсан харагдсан. За энэ альбомоос надад хамгийн их таалагдсан дуу гэх юм бол Яалтчгүй Чилитэй хамтарсан Авраг хэмээх дуу байсан. За яг энэ дуун дээр рэпер Цэцээ өөрийнхөө хэсэг дээр рэпер Гинжин болон Flaro дис явуулчлаа гэдэг зарим нэгэн сонсогчдын таамаг байгаа. Ялангуяа рэпер Гинжин лүү болоо дис хийсэн байж болохоор мөртүүд бас хит байсан. За та өөр ороо сонсчихгүй юу те. За мөн альбомны өөр нэгэн дуу болох Май хэмээх дуун дээр рэпер Big G диссэн байж болохоор мөртүүд бол маш олон байсан. Ерөнхийдөө коммент нь ч гэсэнтэй рэпер Big G дисэлчлээ. За нэг иймэрхүү зүйлс бол байсан. За мөн рэпер Гинжин лүү ч бас энэ дугаараа дис хийчлээ гэдэг комментууд цөөнгүй байсан. Төгрөг доллар евро хэмээх түүний 5 дахь шин цомог нь бол ямар ч тач хит хитэн маш эвгүй дуутай альбом болсон байгааг бол та бүхэн харж байгаа бох. За мэдээж рэпер Цэцээ болон Big G-ийн хувьд бол асуудал одоо ч хүртэл байдаг. Тэр бол хүн болгонд ил цагаан. Харин рэпер Цэцээ болон Гинжин-ийн хувьд бол хүчигний ард бифтэй байх магадлал бол маш өндөр. За би ч гэсэн өөрөө маш олон тиймэрхүү зүйлсийг сонсч ирсэн. Ямар ч тач 2026 он гарснаас хойш рэпер Цэцээгийн хувьд бол уран бүтээлд бол маш идэвхтэй байгаа. За түүний 5 дахь цомог гарсантай холбогдуулан сонирхолтой байж болох үүднээс хамгийн анхных нь дууга хийж байсан дурсамжлуу хэдүүлээ эргээд холбогдцгоё. За нэгэн подкастын ярилцлагыг үтцгээе. Хамгийн анхны одоо дуу гэ бидний үг гэдэг дуу байдیں۔ Тэгвэл Ванкушийн чинь болохоор би Пангас дээр анх нэг байрных байгуулад тэг дандиг аваад тэг данди би дуур хамгийн анхныхаа дуу биччихсэн. Үнэхээр тэгж яхад би бол яг гарны 4 гэдэг бүзээ зараад студид орчихсон байхгүй. Тэр үед одоо студи мөнгө хэд байсан 15,000 зан байсан юм уу хайш 30,000 дөрвөр зарж илүү. Тэгээд энэ соёлын төвийн хойдолд соёл гээд одоо эрхчлөө хамтлаг гэж байдаг шүү дээ. Эрхчлөө хамтлагийн нөгөө мөнхөө ах гэж байгаа. Арай нэг туранхаа юм борно. Тэгэл тэдний студид очиж анх юунд орж ирсэн. Хоолонд орж ирсэн. Тэгэл анх удаа хоолонд орж байгаа. Тэгэл амар ингээл үгээ бэлтээ, амар их бэлтээсэн. Тэгэл түн цаг нь юм цагтаа ингээл амжуулах гал. Тэгэл би яг санд яг орсон чинь нөгөө
одоо ирчлөөгийнхэн чинь амар штэ. Тийм штэ. Одоо ховцсон хипхопын өнгө байсан тий. Яач гэсэн л ингээл орсон чинь аасан минь хооланд орох гэсэн юм. Мөнхөө эдэн бацаад хооланд орё гэнэ. Урд нэг хипхоп амар дуртай. Тэгээд томтын жоохон багтаа үздэгээс ирчлөөгийнхэн чинь бол ер нь яг амдаар нь хараад тайзан дээр явах юм бол амар хөвс байдаг гэсэн. Ер нь нэг юм хувцсан ч гэсэн. Үгүй одоо хүртэл стил нь байгаа. Тий. Ер нь нэг сүрдмээр амар. Тийм бадар. Тэгээд мөнхөө ах бол их гоё хүн. Мөнхөө ах бол манкушиг бол анх дуулуулчихт ингээд дуулаад өгчих юм. Ингээд их юм зааж өгчээсэн. Тэгээд мөнхөө ахтаа л үзчихвэл баярлдаг шүү. За ямар ч тач рэпер цэцэгийн хувьд бол сүүлийн хэдэн жил тунга даруухан байсан. Харин энэ хугацаанд хэлмээр байсан бүх үгсээ төгрөг доллар евро хэмээх альбом дээр бол хэлсэн юм шиг санагдсан. За тэгээд энэ 7 хоногт рэпер цэцэтэй холбоотой дээрх мэдээллүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол Triple X Music Festival-тай холбогдож байгаа. За Triple X-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа төв цэнгэлт хүрээлэнд 9 дахь жилдээ 8 сарын 29-нд зохион байгуулагдана. За мэдээж энэ жилийнх нь онцлог болвол 2 давхар тайцтай болон 360 LED дэлгэцтэй гэж байгаа. За энэ 7 хоногт бол Triple X-ийн line-up нь тодорхой болсон. За line-up дээр бол 2 артистийн нэр анхаарлыг татчихин. За эхний нэр бол мэдээж ойлгомжтой рэпер Тулхтын нэр байгаа. За цаадны хувьд бол 24 жилийн дараа Монголд ирээд Triple X-ийн тайзан дээр гарч байна. За манай суугаас тун удахгүй рэпер Тулхт яг яагаад рэпер Rocket B рүү дис хийсэн бэ? За гих утгатай бичлэг бол тун удахгүй цацагдах байгаа. За тэгээд рэпер Тулхт бол тэ өөрийнхөө хэлэх гэсэн үгнүүдийг бол энэ бичлэг дээр хэлсэн. За Triple X-ийн line-up дээр өөр нэгэн онцлог нэр бол яа харахгүй Racy. Usab Triple X 9 дахь жилдээ 8 сарын 29-нд төв цэнгэлт хүрээлэнд Racy анх удаа 2026 удахгүй уулзсан. За цаадны хувьд бол 2020 оноос хойш уран бүтээлээ хийж эхэлсэн. Гэхдээ тийм ч айхтар олон дуу байхгүй. За Triple X-ийн тайзан дээр анх удаага гарч байгаа Racy-гийн хувьд байхгүй байгаа. Maria болон 100 хэмээх за үнэхээр гоё 3 дуугаа дуулахар болсон. Цаадны хувьд бол 2026 он гарснаас хойш анхныхаа уран бүтээлийг саяхан Don Dior-тай цацсан байгаа. ертөнц хэмээх дуу байсан. За энэ дуун дээр ч гэлтгүй ер нь л Racy-гийн дуунуудыг сонсоод байхад айгүй дотортой дуулдаг тийм мэдрэмж өндөртэй артист юм шиг санагддаг. За хэдүүлээ буцаад Triple X-ийн хэсэг рүү орцгоё. За Triple X-ийн тайзан дээр болвол рэп төвчгийн топ батлерууд бол хоорондоо баталахар болсон. Ганзогийн эсрэг Чибрушка, Моникийн эсрэг Даваа 7. За мөн үүнээс гадна бол рэп батл бол хамгийн их анхаарлыг татж байгаа. Mabrant болон G-Lock-ийн батл тэр дундаа. Ямар ч тач Mabrant-ийн бичлэгээ цацагдсан бэлээ. Хэдүүлээ үзцгээе. Энэ жилийн Triple X-ийн батл хэсэгт Lock-д харсандаа айхгүй байна гэдэг үлээ. Гэтэ хэн ялахыг бич мэдж байгаа, та нар ч мэдж байгаа. 9 дахь жилдээ төв цэнгэлтгэж зохион байгуулагдаж байгаа Triple X фестивал дээр уулзцгаая. Биос тэнд байх болно. Хэрэгт битээ дурлаарай. Хэрэгт үгээс хол яваарай. За яг энэ бичлэгэд цацагдсны арт дээрээс рэпер G-Lock бол 2 стори хийсэн байгаа. Хар Мега 2-ын хинэн цагаан юм бэ? Гоо үзэмжиндээ жоохон анхаараарай. Ми бродер. Ядруу амьдралд баргаж царайтай дутуу өсгөөгүй ээж авда баярлаа. Тэгээд дахиад нэг стори. Энэ ялаад яах вэ? Надаас сайхан амьдрах биш дээ. Муу доод левелийн халтар. За нэг иймэрхүү 3 маш хүчтэй стори хийсэн байгаа. За энэ 3 сторигоо ч мань хүн удаагаагүй ерөөхдөө нэг 20 минутын дараа устгачих шиг болсон. Рэпер Mabrant-ийн бичлэг болон рэпер G-Lock-ийн сторинуудаас харахад за энэ батл бол хамгийн халуухан батл болох нь ойлгомжтой. За бусад батлууд ч гэсэн анхаарлыг татж олж ийн л доо. Гинжин болон Ebo, Mara болон Ovjin-ийн батл. Шоуны тасалбарыг та бүхэн Shopee-ийн болон GS-ийн Монгол дахь бүх салбараас худалдаа авах боломжтой. Энгийн тасалбарын үн 79,000 төгрөг, 3 найзын багц 237,000, VIP тасалбар 500,000 төгрөг. За тэгээд 8 сарын 29-нд хамтдаа Triple X дээр галыг сацгаая. MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшуулаарай. За дараагийн сэдв бол Morning Star хамтлагтай холбогдож байгаа. За тэдний хувьд бол утгаараа энэ жил ургац хураалтын жил болж байгаа гэхэд бол хэлцдэхгүй. Зөвхөн энэ жилийн хувьд гэхэд л стадионд хэдэн удаач тоглов. За өмнө жил ч гэсэнтэй хэдэн удаач тоглов гэх мэтчлэн стадионд бол маш олон тоглолт хийсэн. За ингээд харахад бол яалтчгүй сүүлийн 3 жил бол Morning Star хамтлаг Монголын урлагаас хамгийн амжилттай явна гэж хэлэхэд хэлцдэхгүй. За тус хамтлагтай холбоотой сайхан нэг асуудал үүссэн. За энэ ямар асуудал вэ гэхлээр нөгөө л бас тоглолттой холбоотой. За Morning Star хамтлагийн хувьд 8 сарын 30-нд VVIP тоглолт хийхэр болсон юм байна л да. За VIP тоглолт гэхээр та бүхэн мэдж байгаа шүү дээ. Тусгай эрэхтэй тэ одоо юу гэх юм дээд түвшний үзэгчид. Харин VVIP тоглолт гэдэг нь бүр илүү өндөр түвшний тусгай зочдтой. За юм тусгай тоглолт гэсэн үг шүү дээ. За харин энэ тоглолтын плейтийн үнэ нь бол нөгөө л Threads хэмээх аппликейшн дээр бол шүүмжлэлийг дагуулсан байна. За нэгэн эмэгтэй энэ талаар өөрийнхөө хаяг дээрээ
За бас арай л үнэтэй юу? Гадны том артистууд ч ийм үнэтэй байдаггүй бидтэй хэмээх бол нийтлэг хийсэн байгаа. За тасалбарын тухайд бол дараах үнэтэй 2 хүний VIP тасалбар нь 900 мянга, 3 хүний энгийн тасалбар бол 900 мянган төгрөг. Гэх мэтчлэн 10 хүний VIP тасалбар 4.5 сая, 5 хүнийх нь 2.3, 7 хүнийх нь 3.2, 8 хүний өрөөтөө VIP тасалбар нь 3 сая 600 гэх мэтчлэн нэлээд өндөр үнэтэй тасалбарууд бол харагдсан. За мэдээж үүн дээр бол сонсогчд үзэгчдийн байр суурь бол 2 хуваагдж байгаа. За нэг хэсэг нь бол хэн эднэрийг ингэж хөөргцэн бэ ста. Хажууд нь хүү бохны мөнгөөр тоглосон штэ. Үзээд дэмжиж өгөхгүй ганц Монголын нэрийг авч явж байгаа хамтлага яасан үнэтэй ингэ шагаад ста. 100 болсон супер концерт дээр Korea байтугай дэлхийд нэртэй JC, J Park, Longshot эдгээр нэмээд бас алдартай Монгол солонгос артистууд ирээд фэн зон нь 285k, VIP нь 800k байсан санагдчих шүү. Харин мэдээж эсрэг талын байр суурь нь VVIP гэж байгаа зү. Ийм тоглолт Монголд цөөхөн болдог. Ямар цэнгэлтэд ийм үнээр тоглож байгаа биш те. Амьд хөгжимтэй тоглож байхад цөөхөлөө сонсомоор үе зөндөөл байдаг. Тэдэнд л зориулж байна. За нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол харагдчихсэн. За сонсогчдын өөр нэгэн шүүмжлэл дагуулж байгаа зүйл нь ганц тоглолтын үн биш байгаа. За үргэлжлэх хугацаа нь ердөө 60 минут болохоор бас илүү их шүүмжлэлийг дагуулад байна л та. За мэдээж эцэст нь бол үзэх болон үзэхгүй сонголтоо танд өөрт байгаа. Үзэгч та бүхэн бас тоглолтын үн дээр ямар хуу сэтгэлдтэй байна комент хэсэгт өөрсдийнхөө сэтгэлдлийг бичиж үлдээхээ мартаоцай. За тэгээд энэ 7 хоногт Morning Star хамтлагтай холбоотой эдгээр мэдээллүүд анхаарлыг татлаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер инэрлэлтэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой сүүлийн үеийн сонь сайхан мэдээлэл гэх юм бол рэпер инэрлийн хувьд энэ жил стадионд наадмаар хуушур хийж цаарсан. За үүнийхээ араас бол өөрийнхөө тоглолтыг хийсэн гэдэл. За энэ жил бол нэлээд итгэвтэй байсан. За миний хувьд бол өмнөх базаан дээр ярьж байсан рэпер инэрлэлтэй холбоотой хүчингийн эргийг бол цагдаа шалгаж байна гэсэн мэдээлэл явж байсан шүү дээ. Харин энэ 7 хоногт бол өөрийгөө хохирогч гэж нэрлсэн эмэгтэй өөрийн биеэр бол мэдээлэл хийсэн байгаа. Тухайлх юм бол Илч цэг эмээн хэмээх мэдээллийн сайт дээр оппозит хамтлагийн дуучин гэ инэрлэлд олон жилийн хугацаанд удаа дараалан хүчирхийлүүлж хүнд гэмтэл авсан хэмээн оюун цэцэг авахтай танан гэх эмэгтэй өөрийн цахим хуудасаар дамжуулан мэдэгджээ. Тэрээр намайг оюун цэцэг авахтай танан гэдэг. Энэ нийтлэлийг бичгэд надад амаргүй байна. Олон жилийн турш болсон зүйлсээ дотроо тээж, төвчж амьдралаа хэвийн үргэлжлүүлэх гэж хичээсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр болсон бүхнийг үнээр нь хэлэх шаардлагатай болсон гэж үзэж байна. Миний бие гэрэл цогт овогтой инэрлэлд оппозит хамтлагийн дуучин инэрлэл удаа дараалан зодуулж үүний улмаас олон удаагийн хүнд гэмтэл авсан. 2019 оны 9-р сарын 14-ний өдөр гэртээ зодуулж игэмний яс хугарсан. 2022 оны 2-р сарын 22-ны өдөр корпоратив зочид буудалд зодуулж аарцагны доод яс хугарч гуйны зөөлөнгөд хүн дээр бяцарсан. 2023 оны 3-р сард дахин зодуулж хөлний савхан яс хугарсан. Тухайн үедээ гинтлээ мэдлгүй удаан явснаас болж яс бороолж идэгсэн. 2023 оны 10-р сарын 28-ны өдөр нүүр хэсэгтээ зохиулж хамрын таславч мөрөөлттэй болж хамрын самалдаг хөөж хавдсан бөгөөд үүний улмаас хагалгаанд орох заалт хүртэл тавигдсан. Эдгээр нь зөвхөн миний биеийн хамгийн ноцтой гэмтлүүдээс дурдсан. Үүнээс гадна би 20-с 30 орчим удаагийн зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Өөрөөр хэлбэл энэ нь нэг удаагийн маргаан, нэг удаагийн зодоон байгаагүй. Олон жилийн турш давтагдсан хүчирхийллийн улмаас миний би эрүүл мэндээр хохирч амьдралын минь хэвийн байдал алдагдсан. Би энэ хугацаанд зөвхөн биеийн өвдөлтийг твчээгүй. Өвдөж байсан ч хичээлээ хийж сурах, ирээдүгийг бүтээх гэж хичээсэн. Гэхдээ дахин авсан гэмтэл, эмчилгээ, өвдөлт, айдас, сэтгэл санааны дарамт нь миний амьдралд маш хүндээр нөлөөлсөн. Суралцах, ажиллах, хэвийн амьдрах боломж минь хүртэл хязгаарлагдсан мэт санагдаж өдийг хүртэл маш их шаналлтайгаар явж ирлээ. Би хэн нэгнийг гүтгэх, нэр төрөлд нь халдах, олон нийтийг турхирах зорилгоор энэ нийтлэлийг бичээгүй. Би өөрт учирсан хохирол, хор уршгийг үннээр нь олон нийтэд хүргэж шударга ёсыг хүсэж байна. Эдгээр гэмтлийн улмаас учирсан эмчилгээ, цаашдын эрүүл мэндийн асуудал, амьдралын хэвийн байдал алдагдсан байдал болон сэтгцэд учирсан хор уршгийг харгалзан үзэж 20 сая төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байгаа. Би өнгөрсөн хугацаанд болсон бүхнийг мартаж юу ч болоогүй мэт амьдрахыг олон удаа хичээсэн.
Гэхдээ миний бие дээр үлдсэн сорив, буруу боруулсан яс, хагалгаанд орох шаардлагатай болсон хамар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа эрүүл мэндийн асуудлууд надад маш хүнд тусч байна. Би өшөө авах гэсэнгүй энэ хүнийг харлуулагч сонирхол байхгүй. Зөвхөн надад өнгөрсөнд учруулсан хохирлын мөнгөө өгнө гэсэн амлалтандаа хүрэхгүй холбоо барихгүй байгаа учраас үүгээр дамжуулж өөрт нь хүргэх гэсэн юм а. Гэр бүл болон хамаатан садан найз нөхөд маань энэ байдлыг мэдээгүй өнгөрч байсан ба маш олон зургнаас сонгон хамгийн олон нийтэд ил гаргаж болох зүгээр зургийн хамт нийтлэлээ. За нэг иймэрхүү мэдээллийг бол хийсэн байгаа. За олон нийтэд гаргаж болох зүгээр зургууд нэг иймэрхүү зургууд байна. За мэдээж хэргийн үнэн мөннийг бол цагдаа болон хууль хүчний байгууллагууд бол тогтоох жамтай. За хэрвээ энэ охин 100% үнэн ярьсан бол 20 сая төгрөг гэдэг бол маш бага мөнгө нэхэмжилсэн юм шиг санагдчихэ. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол олон жилийн турш хүчирхийлэлд явчаад ерөөсө ганц ч удаа хүнд чилэг байх нэ. Өөрийнх нь ярьж байгаагаар олон жилийн турш иймэрхүү том хэмжээний хохирол авчаад хүнд ч хийхгүй байна гэдэг. За мэдгүй юм да. Ямар ч байсан өсвөр насны охтууд байна уу, 20 гарсан охтууд байна уу, энийг үзэж явах юм бол та хэдэж ч гэсэн маш том их сургууль болсон байх. За тэгээд энэ асуудалтай холбоотой дараагийн мэдээлэл нь гарах юм бол тухай бүрт нь та бүхэндээ мэдээлэлд явна гэдгийг бол хэлхэн зүйтэй баха. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Манай суугтаа subscribe дараагүй бол subscribe дарж дэмжээрэй. Мэдээж нам дагснаас намайг дагсан хамаагүй дээр. Сакаут төр бажтай үзэгчтэй.